Ингээд бид бас хамтдаа Библиэд хамтдаа байгаа тэр ахын дүүснэрийг зөвжүүлэхин төлөө, өмшүүлэхин төлөө ерөөж бас түүний доторх юм гайхамшигтай нэгүсэл ивэлийг хуваалцахын төлөө бид энэ суудаг. Амен. Яг энэ цаг үчид би эзний үгийг хуваалцах тэгээд эзний хуваалцах ээлжмээр ирсэн байна. Тэгээд бид эзний үг рүү орохын өмнө бас ямар сургаалууд бид хамтдаа сонсож байгаа вэ? Ямар сургаалуудыг бид нар тэжэглэж байгаа вэ гэдэг талаар товчхон танд бас иргэн сануулахыг хүсэж байна. Тэгээ өнөөдөр 5 сар гарсан байна тийм ээ. 5 дугаар сар гарсан байна. Тэгээ бид энэ он гарснаас хойш 4 сарыг хүрээсэн байна. 4 сар хэр удаан хүрсэн байна тэгээ. Хэр олон зүйл тохиолдсон бэ? Маш олон зүйл тохиолдсон байна. Амен. Эдрээ маш олон зүйл тохиолдсон гэдэг чинь тийм. Тэгээд нэгдүгээр сар бид хамтдаа аврал гэж юу вэ гэдэг талаар суралцсан байна. Аврал. Энэ аврал гэдэг зүйл бол бид өөрсдөө олж авдаг зүйл биш юм байна. Харин аврал гэдэг зүйл маань орчин ертөнцийг бүтээсэн, биднийг төлөвлөж бүтээсэн тэр нэгэн өөртөө дуудсан, өөрийнхөө үнэхээр өөртөө хамт үүр байлгахаар ирж биднийг дуудсан, бидэнд өгсөн үнэгүй тэр бэлэг юм байна гэдгийг бид хамтдаа ойлгож мэдэрсэн байна. Амен. Маш их үнцээр өгсөн бий болсон тэр авралыг бидэнд нэгүслээр бэлэг болгон өгсөн юм байна гэж. Амен. Тэгээд тэр нэгүслийг тэр авралыг бид өөрсдөө олж аваагүй учраас бид өөрсдөө бас хадгалж үлдэх боломжгүй гэсэн. Тэр авралыг Бурхан өөрийн мотраараа барьж байдаг тухай бид хамтдаа суралцсан байна. Тийм учраас тэр аврал нь баталгаатай юм аа. Итгэмж тэр нэгэн хамгаалдаг учраас тэр аврал нь түүний гараас биднийг хинч булааж авч чадахгүй гэдэг талаар бид бас өргөжлүүлсэн үтсэн байна. Нэгдүгээр сар. Амен. Та итгэж байна уу? Түүний авралд итгэдэг үү? Түүний авралыг хүлээж авсан уу? Үр мөнхөд тэр мотраараа тарин барьсан юм аа. Амен. Хоёрдугаар сар үед хамтдаа Бурхны хүсэл гэж юу вэ гэдэг талаар болцсон, суралцсан. Тэгээ энэ орчлон ертөнцийн ерөөсөө хүслүүдээр дүүрэн юм байна. Хүслүүдийн тэмцэл юм байна гэж бид хамтдаа суралцж байсан. Харин энэ бүх буруу зөв хүслүүдийг жинхэнэ барьж байгуулах зогсоогоод тэнд гайхамшигтай зүйлсийг бүтээж чадах гэх зүйл бол Бурхны хүсэл юм байна гэдгийг бид хамтдаа сурсан. Тэгээ Бурхны хүслийг дагаж амьдрах нь бид авралыг авсан түүнийг дагаж амьдарч байгаа хүмүүсийн хувьд өөрсдийн хүслийг биш, миний хүслийг биш, харин Бурхны хүслийг ирж хайж амьдрах нь бид өгсөн байна. Тааламжтай юм байна гэдгийг хамтдаа суралцсан байна. Амен. Тэгээ Бурхны хүсэл бол хүслийг мэдүүлдэг зүйл нь Бурхны үг юм байна гэдэг 3 дугаар сараас бид яасан бэ? Бурхны үг гэж гэдэг сургаалыг хамтдаа сурч ирсэн. Та санаж байна уу? Тэгээ Бурхны үг бол бидэнд өгөгдсөн гайхамшигтай тэр олон зуун амьны туршид хамгаалагдаж ирсэн олон хүмүүсийн амьд олон улс үндэстнүүдийн түүх энэ бүгдийг давжин бидний гар дээр ирсэн байгаа Бурхны үг юм байна гэдэг хэлээр суралцсан. Тэгээ энэ Бурхны үг нь бидийг нэг зүйл рүү хандуулдаг юм байна гэдгийг ойлгох. Тэр зүйл нь юу байсан бэ? Тэр нэгэн бол Есүс Христос. Амен. Бурхны үг өгөгдөхдөө Есүс Христэд бидэнд таниулахаар, Есүс Христийг бидэнд гэрчлэхээр Бурхны үг өгөгдсөн юм байна гэдгийг бид хамтдаа сурсан. Бид Бурхны үгийг таньж олж хараад зүгээр л амьдралдаа хэрэгжүүлдэг зарчмууд юм байна гэж ойлгодог. Харин Бурхны үг нь амьд Бурхныг гэрчилдэг тэрхүү үн цэнтэй судар юм байна гэдгийг бид ойлгож мэдсэн. Амен. Тэгээд бид үргэлжлүүлээд 4-р сар руу орсон. 4-р сараас бид хамтдаа баптизм гэж юу вэ гэдэг талаар суралцсан тийм ээ. Та хамтдаа сайн ойлголттой болж амьдсан уу?
Санаж гин үү? Амен. Цөөн хүн санаж байгаа мó? Амен. Бид суралцаар зогсохгүй бидний дундаас 8 ахын дүүс маань үнэхээр түүний Есүс Христийг хүлээж авснаа, шинэ амьдралаар амьдрах болсноо, би Христийн үхэл ба амьдралтаа би мөнхөд холбогдсон байна гэдгийг гэрчлэн усан батлаа хүрсэн ба. Тийм ээ? Амен. 2 хоногийн өмнөөс 4 сарын 20 болсон тийм ээ. Тэгвэл өнөөдөр хамтдаа өнгөрсөн 7 хоног бид бас итгэлийн тухай суралцсан. Итгэл бол Бурхантай харилцааны үндэс юм байна, суурь юм байна, түлхүүр юм байна гэдэг талаар хамтдаа сурсан. Тэгээ би зөвхөн Бурхан нэг удаа итгэл баптизм бүртээ болчихдгоо бид амьдралаараа зөв түн итгэлээр амьдрах гэсний дагуу бид итгэлээр амьдрах юм байна гэдэг талаар хамтдаа суралцсан. Тэгвэл өнөөдөр бид тэр Бурхантай харилцаа буюу залбирлын талаар үргэлжлэн суралцах гэж байна. Танд ойлгож байна уу? Амен. Хэсэг давтарыг өргөё. Тэгээд хамтдаа яг энэ үгийн үг рүү орохын өмнө би залбирахыг хүсэж байна. Би таныг миний төлөө залбираасаа гэдэг хүсэж байна. Тэгэхээр үүний дараа би таны таадынхаа төлөө би залбирая. Амен. За, яг энэ цаг үед та миний төлөө залбираач. Үг болцож байгаа. Бурханы эзэн баярлалаа. Өнөөдөр таны ариун хүмүүсийн суусан байна. Танаар дуудагдсан, танаар сонгогдсон. Бас өөрийн нэгүслийг мэдүүлэхээр бас зорж байгаа. Тэдгээр хүмүүсүүд энд байна. Бид танаар хайрлагдсан эдгээр хүмүүсийн төлөө бид залбирч байна. Өнөөдөр та үгээрээ та бидэнтэй хамт байгаач. Тантай харилцаан донд бид өсөхөд минь туслаач. Бид таныг олж мэдэхэд, таныг таньж мэдэхэд, таны өмнөөс бид таныг олж харахад та туслаач. Энэ цаг мөчид мөхөс миний амаар таны үгс гарахын төлөө залбирч байна. Тэрхүү үгсийг таны хүмүүс итгэлээр хүлээж авахын төлөө бид залбирч байна. Ялгаж салан хүлээж авахын төлөө залбирч байна. Оюун бодол санаа нээлттэй байхын төлөө ариун сүнснээс тусламжийг гуй залбирч байна. Тэгээд эзэн та энэ бүх үг таны үг хэрэгжихгүйгээр танд буцаж очдоггүй адил өнөөдөр тунхаглагдах энэ үгсч гэсэн таны хүмүүсийн амьдрал хэрэгжихийн төлөө залбирч байна. Алтар болон магтаал болон хүрхийн төлөө залбирч байна. Залбирлууд газраас ангилуун батлагт дахил бид өргөдөхийн төлөө залбирч байна. Есүс эзний нэрээр залбирлаа. Амен. Халелуя. Өнөөдөр бид залбирал гэсэн дөрөв орж байгаа тухай ярьсан. Залбирал гэхээр залбирал гэхээр над өнөөдрийн хуваалцах үгс Эфес номын 6 дугаар бүлэг дээр байгаа. Энэ үгийг уншихаас өмнө залбирал гэдэг зүйл ярихаар надад нэг энэ зүйлэл над хамгийн ойрхон буудагддаг зүйл бол залбирал бол сүнслэг амьсгал юм аа гэж. Тэгээ энэ үг надад маш би олон хэд хэдэн жил бодогдож байгаа. Үнэхээр тийм юм байна гэж. Тэгээд өнөөдрийн үг ч гэсэн энэ зүйлийг энэ үгийг бас агуулж. Тэгэхээр Бурханы хүүхэд болсон хүмүүсттэй нэг өгөөдтэй нэг гайхамшигтай тэр олж завшаан бол юу гэхээр Бурхантай бид шууд харилцах боломжтой болсон байна. Аамен. Амен. Та ямар нэгэн лам дээр ч юм уу ямар нэгэн зүйлээр дамжиж Бурхан дээр очих биш. Тийм үү? Асуух, Бурханы тухай асуух биш.
Бурхны тухай, Бурхны тэр хүслийг бид түүнтэй харилцаж, түүнтэй харилцаатай байж бид түүнийг таньж мэдэх. Яг гэр бүлийн харилцаа, эхнэр нөхөр, аав ээж, аав хүүхэд, эцэг хүүхэд, ээж хүүхдийн хооронд харилцаа байдаг шиг тийм ойрхон харилцаатай байх боломжийг Бурхан бидэнд өгсөн. Есүс Христээр дамжуулан. Тэгээ энэ бол гайхамшигтай тэр олз завшаа байна, амин. Тэгээд энэ гайхамшигтай завшаан тэр зүйл яадаг вэ гэхээр яг амьсгал шиг бидний амьдрал байж тэгээд энэ яг энэ амьсгал бид нар амьсгалах үедээ яадаг вэ? Гаднах орчинтойгоо бид харилцдаг тийм үү? Агаартай харилцдаг. Яг үүнтэй адилхан бид нар Бурхантай харилцаж Бурхантай үнэхээр баяр талархах, зовлон гүнийг бэрхшээл бүхий зүйлээ хуваалцаж ярилцах боломжийг эзэн бидний өмнө тавьсан байна. Түүнд ачаагаа өргүүлж бидний дарамт ачаа, бидний үнэхээр баяр баясгалан, талархал бүгдийг залбирлаар дамжуулан Бурханд өргөх боломж бидэнд өгсөн. Бид амьсгалаа авахгүй хэр удаан тис чадах вэ? Та амьсгалаа авахгүй хэр удаан тис чадах вэ? Та үзсэн үү? Ер нь дундаж хүн ер нь яг минут 30 секунд болоход ер нь бол амь тэнцэж эхэлдэг. Заримдаа ухаан балардаг тийм үү? Яг 3 минут болоход яг үгээр их хүмүүс ухаан алдсан байдаг. Тэгээ 4 минут болж эхлэхэд амьсгалахгүй 4 минут болж эхлэх үед дахин үргэлжилт явагдаж эхэлдэг. 4-6 минутанд хооронд тарих өгчиж эхэлдэг. Дахин зэрэхгүй. Өөрөөр хэлбэл амьсгал гэдэг бол тийм л хэрэгцээтэй бид нэр үргэлж тасралтгүй байж ах ёстой. Бид үргэлж тэр амьсгалаар дамжуулан бидэнд хэрэгтэй хүчил төрөгчийг авдаг тийм ээ. Бидний тархинд, бидний цуснд, бидний зүрхэнд хэрэгтэй тэр хүчил төрөгч. Тэгвэл би танаас асууя, та залбирахгүй хэр удаан нис чадах вэ гэж. Магадгүй би дийшээ орж ирэхдээ өнөөдөр орж ирэхдээ яг муужрах төгсөн орж ирсэн гэж байгаа юм шиг тийм ээ. Яг ухаан бололцсон тийм ээ, залбирлгүйгээсээ болоод эсвэл аюу дарамттай, ачаатай яг нэг зүйлтэйгээ ингээд ороод ирсэн. Эсвэл бид аль хэдийн харагдж байгаа амьд юм шиг хэрнээ бидний сүнслэг байдлын хувьд ингээд муужрагдсан байгаа юм шиг үздэг. Нөгөө талаар амьсгал авахын тулд бид яадаг вэ? Тэгж хичээх шаардлага байдгүй. За би дараагийн 5 амьсгал надад маш чухал байна. Тийм учраас би нэгтгэн гаргалчлаа. Ой, гоё байлаа шүү. Дахиад нэг амьсгалыг гэж тагилдгүй тийм ээ. Та нэг л мэдхэд ярьж байхдаа, унтж байхдаа, альва зүйл хийж байхдаа, бодож байхдаа амьсгалж л байдаг. Та энэ амьсгалыг авахын тулд төлөвлөж, бодож, зовж хичээх шаардлага танд гардаг үлээ. Яг Бурхантай харилцаа тэр сүнслэг амьсгал яг үүнтэй адилхан. Бид Бурханы хүчил төрөгчийг яг уушгин хэрэгтэй байдаг шиг Бурхан бидний зүрх сэтгэл, бидний сүнсэд амьдралд оюун бодол хэрэгтэй. Үргэлж хэрэгтэй. Амен. За тэгээд үгээ уншия. Эфес номын 6 дугаар бүлэг дээр сүнс дотор цаг үргэлж 18-аас би уншия. Сүнс дотор цаг үргэлж альва залбирал ба буйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий цохилтгүй олдлого буйлтаараа сэргэн байна. Мөн сайн мэдээний төлөө сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр амын байхад үг өгдөхийн төлөө залбир. За би 20 дугаар ишлэлийг бас уншия. Үүний төлөө би гинж дотор элчин сайд болсон юм аа. Ярих ёстой шиг намайг зоригтой тунхлахын төлөө мөн залбираа гэсэн. Амен. Өнөөдөр бид энэ 6-гийн 18 дугаар ишлэлээр илүү төвлөрөх болно. 6 дугаар бүлгийн 18 дугаар ишлэл. Энд бид нэр залбирлын талаар саяны ярьсан амьсгалтай адилхан энэ зүйл бол залбирлыг бид нэр хизээ хийх вэ гэж асуудаг тийм ээ. Хизээ хийх вэ гэсэн чинь энд ямар тэр асуултанд юу гэж хариулсан бэ гэхээр цаг үргэлж гэж хэлсэн.
цаг үргэлж. Цаг үргэлж. Тасралтгүй. Зөвхөн дараагийн юг харуулаар байна доо. Дараагийн хэсгийг. Тэгэхээр Лук номын 21-р бүлэг дээр ингэж хэлсэн юм. Есүс эзэн харин хүний хүүгийн өмнө зогсох мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч ямагт сэрэг байх юм. Ямагт гэдэг үг байна. Хоёрдугаарт нь дагалдагчид Үлс ном дээр 6-р бүлэг дээр дагалдагчид бид залбирал болон үгийн үйлчлэлээ үргэлжлүүлье гэсэн. Өнөөдөр юу гэсэн бэлээ? Үргэлж залбир гэсэн. Үргэлж. Тэгэхээр тэд үргэлж залбирахын төлөө өөрсдийгөө зориулж исэн тухай. Дараа нь харах юм бол 1-р Тесалоник номын 5:17 дээр тасралтгүй залбираа гэсэн. Тасралтгүй залбир. Тэгэхээр өөрөөр хэлбэл өнөөдрийн үгчдэр энэ байгаа үгсчдэр бидний залбирал хязгаарч тасрах ёсгүй маа гэж хэлж байна. Бид нар хэн нэгэнтэй уулзахаараа яах вэ? Ярилцж байгаа за баяртай дараа уулзъя гэж явдаг тийм. Харин Бурхны хувьд бид нар баяртай гэж хэлэхгүй гэсэн үг. Тийм ээ. Бурхны хувьд бид нар үргэлж ярилцах боломжтой байна. Та нүдээр магадгүй Бурхан руу хандан залбирх үед Бурхан чих тавин сонсохдоо бэлэн байдаг гэсэн. Халелуя. Би эргээд ер нь ихэд би тэгж тасралтгүй залбирх хүн үү гэж өөр бодлоо өнөөдөр. Нөгөө талаар би ер нь чухам яг миний залбирал яг юу олцоо яг би яаж залбирдаг хүн болоо гэсэн чи ер нь нэг хоёр төрлийн залбирлыг маш хийдэг юм байна. Хоёр төрлийн. Нэгдүгээрт нь баярлаа эзэн баярлаа Есүс гэж бидний залбирал маш байдаг. Энэ явж байхдаа тийм ямар нэгэн зүйл байх баярлаа Есүс гэж үргэлж өөрийн мэдлэгөөр хэлэгдсэн зүйл дотроос гарч байгаа. Хоёрдугаарт нь туслаарай эзэн. Над туслаач залбир. Тэр нь бидний амьдралд янз бүрийн шийдвэр гаргах эсвэл ямар нэгэн тэр чухал зүйлийн өмнө ирэхэд бид нар хүчин мөкс гэдгийг ойлгодог тийм ээ. Эсвэл ямар нэгэн тийм дарамт ирэх үед ирэх вэ гэдэг бодлоос бид нар эзэн минь та туслаарай. Эзэн минь та туслаач. Та надад туслаач. Эдгээр залбирал маш их гадаг юм байна гэж ойлгосон. Мэдээж босод өөр залбирал байдаг ч гэсэн хамгийн бэлэн байж идэг, хамгийн гарахад ойрхон тэр залбирлын зүйлс юм. Тэгэхээр итгэгч хүний амьдралд энэ зүйл үнэхээр энэ амьсгал тасралтгүй залбирахын амьсгал таны амьдралд өгөгдсөн гайхамшигтай тэр ерөөл байх. Энэ ажил ихээсээ илүү тасралтгүй залбирал гэж та хэлэхэд та ажил мэт сонсогч юм. Ийм шин бол ерөөл байна аа. Таны хийх ёстой гэдэг зүйл ихээсээ илүү энэ бол Бурханаас өгөгдсөн гайхамшигтай ерөөл. Та таныг бүтээсэн, тань авралыг хөргөсөн цааны наз тэр эзэнтэй үргэлж холбоотой байх тэр сонголтыг та хийгээрэй. Амен. Та үргэлж тэр нээлттэй байгаа, нээлттэй хаалга, нээлттэй тэнгэр гэж үгсүүдийг та сонсч байсан. Яг л нээлттэй тэнгэр гэд нээлттэй дээшээ хасан хаалга гэдэг яг номлолыг сонсч байсан. Тэр хаалга үргэлж нээлттэй байгаа нэ. Та нээлттэй байхаараа өөрийнхөө хувьд нээлттэй байлгаараа Бурхны хувьд энэ үргэлж нээлттэй байна. Халелуя. Үргэлжлүүлээд дараагийн хэсэг дээр тэгвэл бид хэрхэн ямар хэлбэр бидний залбирал ямар хэлбэртэй байх ёстой вэ гэж та асууж бийж болохыг. Ер нь яг ямар хэлбэр цаашаа бид нар унших бол 18 дугаар шийдлээр харахаар аливаа залбирал ба үйлдэл гэсэн байна.
альваа залбирал байгуул. Альваа гэдэг үг чи юу гэсэн үг вэ? Юу ч гэж. Бүх төрлийн гэсэн үг. Тийм үү? Альваа. Бүх төрөл. Бүх зүйл болж байгаа. Энэ цаг үр гэж бүх цаг гэж хэлсэн бол дараа нь ясан бүх төрлөөр бүх хэлбэрээр та залбираа. Өөрөөр залбирал гэдэг бол зөвхөн намайг ингээд өгөөч гэсэн тэр хүсэлтийн үнэхээр жагсаалт биш. Залбирал гэдэг бол итгэгч хүний амьдрал тэр чигээрээ багтаж байгаа. Халелуя. Залбирал гэдэгт бидний амьдрал тэр чигээрээ багтаж байгаа. Итгэлийн амьдрал гэдэг үг та сонсч байсан байна. Ерөөсөө Христэд итгэснээс хойш амьдрал тэр чигээрээ л итгэлийн амьдрал болж байгаа. Итгэлийн бус амьдрал, итгэлийн амьдрал гэж хоёр хуваагддаг юм биш. Таны амьдрал тэр чигтээ итгэлийн амьдрал болж байгаа. Тийм учраас одоо амьд байгаа би биш, Христ миний дотор амьд байгаа юм а гэж бид хэлдэг. Залбирал харилцаа яг адилхан. Бүхлээрээ бидний амьдрал энэ залбиралд орж байгаа. Бүх төрлийн залбирал. Магадгүй та сууж байгаа залбирч болох юм тийм хэлбэрээр ярих юм бол магадгүй та гараа өргөөд залбирч болох юм. Петр номдэр ихдээ ирчүүдийг ариун гараа өргөөд тийм газар бүр залбираасай гэж би хүсдэг гэдэг тухай. Эсвэл та хэвдэж байхдаа унтахаар хөтөлтэй залбирах боломжтой. Хүмүүстэй ярилцж байхдаа ч гэсэн та дотроо эзнээс тусламж гуйж, эзэн та үнэхээр намайг өдөртөж өгөөч, энэ яриаг та үр дүнтэй байлгаж өгөөч гэж залбирах боломжтой. Залбирал янз бүрийн хэлбэртэй гэж хэлсэн. Би зөвхөн гуйлт биш. Нөгөө талдаа залбирал магтаал хэлбэрээр бас гарах боломжтой. Тийм учраас эзэн бидний хэлэхдээ таны нэр ариунаар дурсагдаг гэж бидэнд заасан байна. Бид эзэн рүү хандаад таны нэр алдар шиг, таны нэр ариунаар дурсагдаг гэж залбирдаг. Амен. Та Бурхны алдрын төлөө хэрэг залбирдаг вэ? Таны залбирал дотор чинь Бурхан эзэн та алдар шиг, таны нэр ариунаар дурсагдаг. Энэ орчлон ертөнцийн дээр, энэ миний амьдарч байгаа амьдрал дээр өнөөдөр миний амьдралаар таны нэр ариунаар дурсагдаг гэж хэлж залбирдаг вэ? Бурхны алдар та алдар шаач гэж та хэлж залбирдаг вэ? Таны залбирал дотор чинь энэ үг хэр их байдаг бол гэж танаас асуухыг хүсэж байна. Эзэн тэ харилцдаг тэр хүмүүсийн эзний хүүхэд болсон хүмүүсийн хувьд Бурхны алдрын төлөө залбирах залбирал бидний амьдрал байх ёстой. Та ийм үг сонсч байсан уу? Эзэн ихийнхээ нэрийг бодож амьдраарай гэж. Тийм үү? Сайн эцэг ихийнхээ нэрийг бодож амьдраарай гэх тийм. Нэлээд сонсч тийм. Тэгвэл та Бурхны хүүхэд болсон байна. Тэр нэр бол ариунаас ариун нэр. Төгс нэртэй Бурхан. Төгс хүчит. Бүх газар оршин байгч. Бид түүний төр хаасайг оршин байгч. Орчлон ертөнцийг захирагч. Тийм үү? Цаг хугацааг эхлүүлэгч ба төгсгөгч гэж бид түүнийг багтдаг. Тэр нэгний хүүхэд та болсон байна. Ариунаас ариун нэгний хүүхэд та болсон. Тийм учраас бид түүний нэрийн төлөө амьдрах нь бидний нэг номерын зорилго. Халелуя. Хоёрдугаарт нь бид дуулал номон дээр дуулал номын 16-гийн 8 дээр хэлсэн байна. Би эзнийг үргэлж өмнөө тавьсан гэж дуулаж хэлсэн. Үргэлж би өмнөө байлгахаар тавьсан юм гэж. Энийг үсэн үг гэхээр бид эзнийг энэ орчлон ертөнцийг харахтаа бид яг Бурхны нүдээр, Бурхны оюун бодлоор харах гэж хичээх байна. Бурхан бид нүдний шил авах нь бол ер нь хэцүү дээ. Нүгэлцэн юм аа гэж.
Тэгээ ингээ харахаар би хиндээ гэдгийг та бүхэн таньж. Бид яг Бурхныг энэ нүдний шилшгээд, линз шигээ те амьдралыг харах, орчин ертөнцийг харах. Тэр хараа болон бид та зүйлсэн үү гэж танаас асуу. Дуулаач өөрөө амьдралдаа Бурхныг үргэлж өмнөө байлгахын төлөө. Үгүй бол би төрчгөөд байгаа байхгүй. Үгүй бол би буруу гიშггээд байгаа байхгүй. Бурхангүйгээр би хамгаалалтгүй газар явж байгаа гэдгийг ойлгоод байна. Би хаана ихтэй очиод амгалан уншиж магадгүй юм байна гэдгийг ойлгож. Тийм учраас Бурхан эзэн та минь гээд би Бурханы өмнөө тавиад баруун зүүн тийш хазаахгүй гэж хэлсэн. Тэгээд би чиг алхахын тулд тэгээд би орчин ертөнцийг харахтаа Бурханы өмнө тавихын тулд би түүнийг өмнөө тавьсан. Тэгээд та гэсэн Бурханы хүүхдүүд болсон тэр нэгний залбирал яг л Бурханы оюун бодлыг, Бурханы хүслийг өмнөө тавьдаг тэр хүмүүс байгаас. Тийм учраас Есүс эзэн бидэнд заахтаа таны хүсэл тэнгэр чигээ зүйлээ газар дээр бэлтгэх болохгүй гэж хэлж байна. Тэнгэр дээр Бурханы хүсэл цаг үргэлж байнга биелж байгаа тийм үү? Бурханы оршин байгаа. Харин бид энэ газар дээр ишгтээ таны хүсэл энэ газар дээр ч гэсэн төгс бус энэ газар дээр ч гэсэн бузар муу зүйлээ дүүрэн энэ газар дээр ч гэсэн таны хүсэл биелээсэ гэдэг энэ хараа энэ хүсэл таны дотор байгаасаа гэдэг хүсэж байна. Бузар муу шудраг зүйлсүүдийг хараад бид нэр зүрх өвддөг байгаасаа гэж хүсэж байна. Зүгээр түүнтэй эвлэрээд явдаг нэг үг байгаасаа. Эзэн та үүнийг өөрчилж өгөөч. Би залбирдаг нэгэн байгаасаа гэдгийг эзэн хүсэж байна. Амен. Хэрвээ тэр бузар муу таны дотор байгаа бол яах вэ? Эзэн та намайг өөрчилж өгөөч. Эзэн та намайг цэвэрлээч. Өнөөдөр бид дуулсан те та миний оюун бодлыг шалгаач гэж. Бодлуудыг минь мэдээж. Өнөөдөр муу хүсэл байгаа бол та энэ зүйлээс биднийг цэвэрлэж өгөөч гэж. Амен. Бист итгэлийн амьдрал, залбирал бол яг энэ амьдрал. Халелуя. Тэгэхээр ямар хэлбэрээр залбирах альва залбирлаа байгуулалтаараа залбирч гэсэн. За хөгжлүүлээд харъя. Тэгвэл хэний төлөө би залбирах юм бэ гэж та бас асууж иж болох тийм. Хэний төлөө, юуны төлөө би залбирах юм? Юуны төлөө? Гэсэн чинь энэ дээр 18 дахь ишлэлээр гарсан чинь хамаг ариун хүмүүсийн төлөө. Бас л хамаг гэж хэлсэн нь бүх ариун хүмүүсийн төлөө. Бүх ариун хүмүүсийн төлөө гэсэн. Та ариун хүмүүс үү? Жохи хэлцээд байна уу? Та ариун хүмүүс үү? Амен. Би заримдаа ариун байдаг л та. Сүмдээ би ариун байдаг. Гараад явахаар жоохон ариун бос болчиход байдаг. Автобусын дотор харилцахаар би ариун биш гэдгийг мэдэрдэг. Биш та хэлж байна уу? So би заримдаа би муухай бодлууд над ирээд идэг. Би хүмүүсийг хараад өргөд идэг амаараа. Миний гар заримдаа хүрх газар руу байх газар руу миний хөл явах ёстой газар руу шүүл тийшээ хазаагаа заримдаа явж байгаа. Биш та хэлж болох юм. Харин Бурхан гэж миний нэрээр бодож та нар надад итгэж миний Есүс Христийг хүлээж авсан бол миний хүүхдүүд болсон. Ариун аавтай хүүхдүүд болсон. Тэгээд би та нарыг Есүс Христийн дотор би чамайг харж байгаа гэж. Ариун хүүгийнхээ дотор бидний харж байгаа. Тэгээд бидний харахтаа чи бол ариун гэж хэлж байгаа. Тийм учраас ариун та аль хэдийн ариун болсон гэж би та Есүс Христэд итгэж хүлээж авсан бол та ариун. Амен. Ариун гэж дуудаж. Тэгээд яадаг вэ гэхээр
Бид тэр ариун гэж тооцогдоод хүлээгдэж аваад Бурхны хүүхэд болчоод Бурхан биднийг яадаг вэ гэхээр энэ итгэлийн амьдрал дотор өдрөөс өдөрт цагаас цагт 7 хоногоос 7 хоногт биднийг өөрчилж байгаа. Бид өмнө хийдэг байснаасаа бид нар хардаж эхэлнэ. Бид явдаг байсан зүгээсээ өөр тийшээ явж эхэлнэ. Бидний бодол санаа хүмүүсийн төлөө болж эхэлнэ. Амен. Энэ өөрчлөлтийг Бурхан бидний дотор хийдэг. Энэ өөрчлөлт таны дотор явагдаж байгаа юм. Та Бурханы хүүхэд болсон бол энэ өөрчлөлт миний дотор явагдаж байгаа гэдгийг мэдэрдэг. Амен. Энэ өөрчлөлт таны дотор явагдаж байгаа бол та би аль хэдийн Бурханы хүүхэд болсон юм байна гэдгийг ойлгох боломжтой, мэдэх боломжтой болж байна. Би өөрчлөгдөж байгаа юм байна гэж. Энэ зүйлийг Бурхан өөрөө хийдэг. Энэ амьдралыг ариусгалын амьдрал гэж. Бурхан биднийг итлээд дуудахдаа чи ариун юм байна, чи ариун бус юм байна. Чи ариун учраас би чамайг сонгож авлаа. Чи муухай учраас би чамайг хаялаа гэж хэлдэг. Харин Бурхан бүгдийг Есүс Христийн дотор аврахаар биднийг дуудсан. Амен. Өмнө итгэж хүлээж авсан бүх хүмүүс Есүсийн нэрээр ариун болдог. Ариун гэж тооцогддог, зөв гэж тооцогддог. Тэгээд тооцогдоод зогсохгүй тийм болж өөрчлөгддөг. Есүс Христтэй адил болж биднийг Бурхан өөрчилж байгаа. Халелуя. Та ариун хүн байна уу? Тэгэхээр ариун хүмүүсийн төлөө залбираарай, бүх ариун хүмүүсийн төлөө залбираарай гэж хэлсэн байна. Би нэг хэд хоног, 2 хоногийн өмнө юм уу? Нэг итгэлийн нэг хүнтэй уулзсан. Тэгээ ярилцчихсэн чинь Монгол хүмүүс маань одоо Монгол итгэгчд маань одоо хавчигдж байгаа хаанхтай хавчлан байгаа тэр улс үндэстнүүдийн төлөө залбираасай гэж би хүсдэг гэдэг хэлсэн. Тэгээ бид нар ер нь л өөрийнхөө ойр хаваараа залбираад байдаг юм байна. Магадгүй амьдралынхаа тэр болж байгаа энэ жижиг сажиг зүйл дээр л санаа тавиад амьдрал байгаа бол ямар харамсалтай вэ те? Энэ бүх ариун хүмүүсийн төлөө залбираарай гэсэн байгаа байхгүй. Бүх ариун хүмүүс. Бүх ариун хүмүүс дотор энд сууж байгаа бие биенийхээ төлөө залбирах тухайч ярьж байгаа. Та өнгөрсөн 7 хоног энэ өрөөнд байгаа хэн нэгний төлөө залбирсан удаа байгаа юм. Би таныг буруутгаагүй шүү заа. Тийм хүмүүс байна. Би таныг бас хамгаалахын тулд өнөөдөр өөрийнхөө төлөө залбируулсан шүү. Тэгээ би залбирсан. Ядаж тэгш алхагчийн төлөө өнөөдөр залбирчлаа гэж суугасаа гэж хүсэж байна. Тэгэхээр тэр хүмүүсийн төлөө ч гэсэн бид залбирахаар дуудагдсан байна. Энд Паул гэсэн 19-20 дугаар эшлэлээр хэлсэн миний төлөө залбираарай гэж хэлсэн байна. Паулын шинэ гэрээний 13 номыг өөрөө бичсэн юм шүү дээ. Тэгчээд миний төлөө залбираарай гэж хэлж байгаа. Тэгвэл та бидний төлөө залбирал ямар хэрэгтэй вэ? Өнөөдөр та энд номлодог хүмүүсийн төлөө хэрэг залбирдаг вэ? Цуглаанд ирэхийн өмнө өнөөдөр номлох гэж байгаа тэр хүний амаар дамжуулж та надтай яриач. Та залбирдаг уу? Тэр нэг хүн үнэхээр Бурхны өмнө суугаад цаг гаргаад бэлдээсэй гэдгийн төлөө та залбирдаг уу? Тэр цаг нь өвдөхийн төлөө та залбирдаг уу? Амьдралд нь ямар нэг зүйл болоход тохиолдоод өнөөдөр энэ ирж чадахгүй болчих юм билүү? Та түүний төлөө залбирдаг уу? Өнөөдөр хин нэг үнэхээр үг хуваалцал залбирал, үг хуваалцал байх гэдэг та итгэл ирж байгаа. Гэтэ энд Паул юу гэсэн бэ гэхээр миний төлөө залбир гэж хэлсэн. Үг өгөхийн төлөө, ам хангахад үг өгөхийн төлөө, би зоригтой Бурхны үг тунхаглахын төлөө залбир гэж хэлж байна. Паул залбирал хэрэгтэй байсан бол та бидэнд бас залбирал хэрэгтэй. Халелуя. За тэгвэл би хэрхэн яаж залбирх вэ гэдэг дараагийн асуулт гарч ирнэ.
18 дугаар ишлэлдээ сүнс дотор гэж хэлсэн байна. Сүнс дотор. Та сүнс дотор гэж хэлэхгүй юу? Сүнс дотор. Сүнс дотор залбирна гэж юу гэсэн үг юм? Сүнс дотор сүнсний гадуур залбирна гэж байх уу? Сүнснээс гадуур тийм. Бүгдээ Ром номын 8 дугаар бүлэг дээр очие. Ром номын 8 дугаар бүлгийн 26-27 би уншия. Үүнчлэн сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин сүнс өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зурчлан байдаг. Хэн залбирдаг гэсэн бэ? Сүнс өөрөө. Сүнс гэж хэнийг хэлж байгаа юм? Ариун сүнс, Бурхны сүнсийг хэлж байгаа байхгүй? Ариун сүнс энэ том үсгээр бичсэн ариун Бурхны сүнсийг хэлж байгаа шүү. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг нягтлагч нь мэддэг. Учир нь Бурхны хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө сүнс зурчлан өгдөг юм аа гэсэн. Нөгөө бидний залбирах ёстой ариун хүмүүсийн төлөө хэн залбирдаг гэсэн бэ? Сүнс залбирдаг. Тэгэхээр бид нар ариун хүмүүсийн төлөө залбирч байгаа нэг талаар бид сүнс дотор залбирч байгаа гэсэн. Амен. Хоёрдугаар бидний дотор байгаа тэр ариун сүнс үгээр илэрхийлшгүйгээр ёолон байж залбирдаг гэсэн. Тэр залбиралд бид нар нэгдснээрээ түүний бодол санаа энд хэлсэн сүнсний бодол санаа юу болох юм гэсэн. Тэгэхээр бид сүнсний бодол санааг ойлгож мэдэж түүнтэй хамтарч залбирна гэсэн үг. Аллилуйя. Бурхантай нөхөрлөх тусам Бурханыг таньж мэдэх тусам бид Бурханы бодол санаа юу болохыг таньж мэддэг. Тэгээд бид нар яг нөгөө хэлээд ирэх Бурханы нүдээр бид нар Бурхан яаж харж байгаа орчны ертөнцийг харж байгаа. Бурхан намайг харахтаа яаж харж байгаа. Тэр зүйлээр бид нар орчны ертөнцийг харах тэр нүд маань бий болдог гэсэн. Тэгээд зогсоод бид нар Бурханы зүйлсүүдийг бид нар бодож эхэлдэг байна. Сүнс дотор бидний энэ зүйлийг хэлж байгаа. Амен. Хоёрдугаарт нь яаж залбираарай гэсэн бэ? Тэгэхээр цөхрөлтгүй гэсэн. Цөхрөлтгүй. Цөхрөлтгүй гэж хэлэхгүй. Цөхрөлтгүй залбирах. Тэгээ энэ дээр Библиэд Лук номын 11-р бүлэгдээ бас Лук номын 18-р бүлэгдээ Есүс эзэн хоёр удаа жишээ гаргаж хэлсэн. Цөхрөлтгүй залбирах. Тэгээ 11-р бүлэгдээ нь юу гардаг вэ гэхээр энд нэг найз дээр очиод идэх зүйл гуйж байгаа. Тэр найзын шөнө дүлээр очиж байгаа. Шөнийн цаг. Тэр найз дээр очиод тийм ээ манай зочин ирчлээ. Манай шинэн дээр тавих юм байдгүй өгөөч гэж гуйж. Шөнө дул унтчих нь очиж байгаа тийм. Гэсэн чи эргээд яадаг. Нойроо хамлаад мэдээж өгөхийг хүсэхгүй байгаа. Ихтэй яг эргэж унтахын тулд дахин цохиод буугаад ахаар яг. Тэр хүн босоод өгөн тийм. За ингэ өгөөд явууллаа. Жохон найз дээр очих жохон 3 цагтай шүндүүлээр очиход те цаашаа үргэлжлүүл найз байх гэж байгаа бол ихтэй ямар ч муу найз байсан гэсэн яг өөрийгөө бодоод ингээд өгөөл явуулна та гэж. Хоёрдугаар 18 дугаар бүлэгдээ нэг бэлэвсэн эмэгтэй бас нэг шудраг бос шүүгчийн тухай гэж. Тэр бэлэвсэн эмэгтэй асуудалтай байгаа тэр асуудлаа шийдвэрлэхийн тулд шудраг нэг шүүгч дээр очдог. Тэр шүүгч нь ямар шүүгч байж таардаг вэ гэхээр эзнээс юм мэдгүй хүмүүсийг боддгоо те. Тийм нэг шүүгч байж таардаг. Бас яг муу шүүгч байгаа тийм. Шудраг ёсны төлөө байх ёстой хүн өөрөө шудраг бусна. Тийм шүүгч ч гэсэн дахин очоод буугаад байх үед яг за би шамаг өмгөөлж өгье дөө. Ямар түүхтэй юм бэ гэдэг. Яг түүхшээ ч гэсэн тэр хүний төлөө тэр боолтын хүслийг биелүүлж яг тусаж өгнө дөө. Харин Есүс эзэн гэсэн тэр тусмаа яг жинхэнэ найз болсон. Тэр тусмаа биднийг хайрладаг. Тэр тусмаа шудраг эзэн тань туслахгүй юм гэж үгэж.
Тэгэхээр бид нар цөхрөлтгүй залбирал гэдэг маань энэ зүйлийг хэлж байна. Цөхрөлтгүй дахин ирж хайртай хүн олон, огштой хүн нэгэн хайртай хүн олдноос. Тэгэхээр бид заримдаа хин нэг нийтлээ залбирч байгаа цөхөрчдөг хүмүүс учраас энэ болохгүй байна. Харин та сүнс дотор Бурхны тусламжаар залбирч байгаа тохиолдолд Бурхан таны залбирлыг чиглүүлнэ гэсэн. Тэгээд та үнэхээр тэр цөхрөлтгүй залбирлынхаа хариултыг авах болно гэж хэлж байна. Бурхан хариулах хүртэл бид залбирх болно. Амен. Таны залбирлыг магадгүй өөрчилж болох юм. Эсвэл таны залбирлыг хариултыг өгч болох юм. Арай цаг нь болоогүй байж болох юм. Цөхрөлтгүй залбирал ихний ажил залбирахтай цөхрөлтгүй залбиралаа гэж хоёрдугаар. Гуравдугаарт нь сэргийг байх тухай. Сэргийг байж залбиралаа гэсэн. Сэргийг байх гэж юу гэсэн үг вэ? Та одоо сэргийг байна уу? Амен. Нүдэ нээлттэй байх тухай ярьж байгаа тийм. Нүдэ нээл. Та юуны нүдэ нэгээд ойр орчноо харна гэсэн. Та амьдарч явахдаа залбирал нэг талаар нүдэ анж залбирч байгаа хэдий ч гэсэн нөгөө талаар бид Бурхан юу хийж байгаа вэ? Бурханы хүсэл юу юм бэ? Бурхан хаана ажиллахыг хүсэж байна? Бурхан надаар юу хийхийг хүсэж байна? Бидний сүнслэг нүд маань сэрэг байх хэрэгтэй тухай ярьж байгаа. Амен. Гурван зүйлийг би хэлсэн. Нэгдүгээрт нь сүнс дотор, хоёрдугаарт нь цөхрөлтгүй, гуравдугаарт нь сэрэг байх залбирах. Амен. Өнөөдөр энэ үг ингээд өндөрлж байна. Хамтдаа энэ суралцсан зүйлсийг хэлээ залбирцгаая. Бурхны төлөө Аава Тэнгэр дэх бидний Аава таны нэр ариунаар дуусдаг. Таны хаанчлал ирдэг. Хүсэл тань тэнгэр шиг газар дээр бэлддэг. Тиймээс би таныг талархал магтаалыг өргөж байна. Та бидний гайхамшигтай хариу заяа болсон. Өөрийн хаанчлалтаар өөртөө үүд мөнх нөхөрлүүлгээр биднийг сонгож дуудсан гайхамшигтай зүйл сонголтын төлөө бидэнд талархаж байна. Та биднийг зорж ирсний төлөө талархаж байна. Та биднийг үнжүүлж орхиогүй. Орчлон ертөнцийг өөрийнхөө мөнхийн хаанчлалд тэр он зайг үлдээж бидэнд ирсний төлөө талархаж байна. Бидний дуудахын төлөө, мөнхөд нөхөрлүүлэхийн төлөө, мөнхөд өөртөө авахын төлөө бидэн дээр ирсний төлөө тань талархаж байна эзэн. Бидний итгэлийг өгсөний төлөө тань талархаж байна эзэн. Аамен. Бид өөрсдөөсөө тэр итгэлийг олж авъя. Итгэл дээрээс ирсэн учраас тань талархаж байна. Та бидний үнний үгээр дахин төрүүлсний төлөө тань талархаж байна эзэн. Тийм эзэн. Бид таныг мэддэггүй, таньдгүй, танаас хол явж таныг үнэхээр бид амьдралынхаа нэг сонголт гэж хардаг байсан бол харин та бидэн дээр ирж бидэнд үннийг таниулж биднийг сүнсээр дахин төрүүлсэн эзэн бид. Бид өмнөх байгаа нь би биш, одоо байгаа нь би биш. Бид Христтэй түүний дотор амьд байгаа билээ. Энэ бүх гайхамшигтай амийн төлөө тань талархаж байна. Тэгээд бид тантай ямар ч үед ямар ч байдлаар таны өмнө ирэх замыг та нээлттэй өсний төлөө талархаж байна. Цаг үргэлж яг л амьсгаж байгаа мэт тантай харилцдаг нэгэн байхыг бид хүсэж байна. Хэрвээ бид таныг амьдралдаа оруулахгүйгээр бид яг амьсгалаа төвчж байгаа мэт удаан төвчсөний төлөө бид бас гэмшиж байна. Харин бид амьдралдаа таныг чөлөөтөө оруулж яг хүчил төрөгч бидний амьдрал бидний биед орж ирээд биднийг сэргээж бидэнд амьдралыг цаашаа амьдрах тэр амьдралыг өгдөг шиг
Та тэр хүчил төрөгчийг ч өгдөг гэсэн, агаарыг ч өгдөг гэсэн. Тэгээд зогсохгүй та бидний зүрх сэтгэлд орж ирж бидэнтэй нөхөрлөхийг хүсдэг гэсэн билээ. Бид тантай тийхүү нөхөрлж амьдрах таны хүүгүүд, огтуд байхыг хүсэж байна. Бид ямар ч цаг үед ямар нэгэн байдлаар тантай харилцдаг таны хүүхдүүд байхыг хүсэж байна. Би таны алдрыг гэрэл хийлж, таны хүслийг гэрэл хийдэг таны хүүхдүүд байхыг хүсэж байна. Таны оюун бодол юу вэ гэж олж харахыг хичээдэг таны хүүгүүд байхыг хүсэж байна. Яг дуулаач эзэн таныг би өмнөө тавьсан гэж хэлдэг шиг таныг би өмнөө тавьсан гэж би таныг давж таны дагуулсан тэр замаар л алхдаг хүмүүс байхыг хүсэж байна. Та миний өмнө явахгүй бол би явахыг хүсэхгүй байна гэж хэлдэг таны хүмүүс байхыг хүсэж байна. Та намайг ерөөхөөс нааш би тавихгүй зуурсаар байхыг хүсэж байна гэж танд хэлдэг таны хүмүүс байхыг хүсэж байна. Та биднийг дагуулаач, өөрийн ийм гайхамшигтай итгэлийн замаар биднийг дагуулаач. Би ах дүүснийхаа төлөө залбирдаг. Босгоо та үндэснийг босгож байна. Та өөрийн ариун үндэснийг бий болгож байна. Та улс орон бүрээс аврагчдыг, аврагдагчдыг өдөр бүр өөрийнхөө хаанчлалд авчирч байна. Бид эдгээр хүмүүсийн төлөө залбирдаг нэгэн баймаар. Бид хажууд суугаа нэгнийхээ төлөө залбирдаг нэгэн баймаар. Бид таны үгийг дамжуулахаар бүх зүрх дарган зогсож байгаа бидний ахын дүүсийнхээ төлөө би залбирдаг нэгэн баймаар. Би өөрөө ч гэсэн таны амаа нэхэд таны үгийг амнаасаа гаргадаг тэр нэгэн болохыг хүсэж байна. Бидний оюун бодол санаа, бидний бидний бие махбодыг эзэн та өрөөгч. Бид сүнс дотор ариун хүмүүсийн төлөө сүнсний бодол санаанд нэгдэж залбирдаг, нэгддэг хүмүүс байхыг хүсэж байна. Сүнс бидний хаашаа дагуулахыг хүснэ, бид тийшээ явдаг хүмүүс байхыг хүсэж байна. Өчигд өөрийнхөө хүчээр амьдардаг биш, харин танаас сэтгэдэг хүчээр амьдардаг тань хүмүүс байхыг хүсэж байна. Бид зэрэг байж энэ орчлон ертөнцийн зүйлс нэгддэг, үнэхээр нийцэж амьдрах гэж хичээх бус, зовох бус. Таны хүслийг эргэл хийж, оюун бодлоо өдөр бүр шинжилэн өөрчлөгддөг таны хүмүүс байхыг хүсэж байна. Та биднийг сэргэн байлгаж өгөөч. Бүх алдар магтаалыг танд өргөж байна. Бурхан маш болтугай. Амен.